4 хоногийн дараа саналаа өгч хэнийг сонгохоо дугуйлах болно. Үр дүнд нь та бид эх 4 жилд гэр бүл ах トゥ хамаатан саднаараа жаргах уу, зовх уу гэдгээгээл бусдад даатгахж байгаа нь тэр юм. Тиймээс амьдралыг тань шийдэх тэр хүн зарчимтай л хүн байх ёстой. Зарчим гэдэг үгийг эхлээд тайлбарлчихъя. Ер нь бол ямар байвны болно болохгүйг мэддэг, ичгнүр эмээх сэтгэлтэй байхыг л зарчим гэж хэлээд байгаа юм л да. Ямар нэг зүйлийг энэ ямар давартсан юм бэ? Арай дэндэж байна. Энэ бол зүгээр гэж бодож байгаа бол танд зарчим гэж юмний зах зох нь байна л гэсэн үг. Шудраг ёс зарчимтай байхаас л эхэлдэг. Зарчим гэдэг нь нэг иймэрхүү. За гол юмд оръё. Ер нь бол оюун эрдэнэ Женко номд гисэн энэ гурвалжин өнцгийн тухай тайлбарлах гэсэн юм. Цөөн үгэнд бүгдийг багтаа харахгүй тул жаахан урт утгаар бичвэр болно. Та бүхэн минь анхааралтай сонсож дуустал нь үзчихээрэй. Тэгээд сонгуулаа өчтөл болоод явчихна. Ажаамуу. Хэдэн жилийн өмнө говьор их явдаг болсон. Тосон бомбын нулимс, тосон бомбын мөхөл, гамингуудад зарагдсан тосон бомб гихчлэн 10 гаруй цовруул нэвтрүүлэг хийж явсан минь тэр. Ингэж явхдаа 3 тэс сумынхны мангасын ам хэмээн нэрийддэг аймаар мухай нүхний хажуугаар байнга л өнгөрнө. Хүүхэд шуухад ойчиж, ус тогтоолтон живж энтсэн тухай мухай бараан түүхтэй газар. Бүгд л мэдэндээ мангасын ам шиг онгоосон тэр ангал бол Чинхуа Мак компани усан нөх овоолсон шороо сэндэгдсэн газар юм. Нэрийг нь ахин хэлий Чинхуа Мак. Ойлгомжтой байгаа үстэй нэр нь. Замын хажууд асар том дугуй жоогоод нэрийг нь биччихсэн ч байдаг. Чинхуан хятад, Мак нь Монголын алт компани. Бүтэн нэр нь Чинхуа Мак нарийн сухайт. Нарийн сухайтын нүүрсний орд газар нь Монгол улсын стратегийн орд газрын жагсаалтад байдаг атал өнөөдөр 50% нь хятадуудад, үлдсэн 50% нь Нямтайшрын гэр бүлд хамаарна. Та бүхэн тогтоогоод аваарай дахин хэлье. Нарийн сухайтын нүүрсний орд нь Монгол улсын стратегийн ордод хамаардаг атал Хятадын Чинхуа, Монголын Мак компаниуд 50% нь хуваан эзэмшдэг. Байгуулагдсан огноо нь 2002 он буюу одоогоос 22 жилийн өмнөх. Харин 2013 онд Норвегийн алтан хойг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа стратегийн орд газрууд тухайлбал цагаан суургийн зис молибдений орд, нарийн сухатын нүүрсний ордод байгаль орчны нөхөн сэргэлт, байгаль хамгаалах хууль тогтоожийн талаар хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд дүгнэлт гаргаж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлцээ хийж орд ашиглах гэрээний төсөл боловсруулах тухай үүргийг уул уурхай сайд Ганхойг, байгаль орчны сайд Санжаа сүрэнгийн оюун, сангийн сайд Улаан, эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, төрийн өмчийн хороо цогтоодор нар даалгажээ. Гэвч энэ үүрэг даалгавар хэрэгжээгүй. Нарийн сухатын нүүрсний улан цагаан суургийн зис молибдений ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдохгүй байсаар дараа жил нь алтан хойгийн шинжилгээний засгийн газар огцорсон. Огцорсон ч юу ах вэ? Хууль ёсны ажлаа зоригтойгоор хийгээд эхэлсэн тул огцруулсан л хэрэг. Захаагийн элбэгдэрчийн үгэнд ороогүй тул ерөнхий сайд Норвегийн алтан хойгийг гэр бүлийнх нь хамтаар хонглоор чирэн оруулж засгийн газрыг нь огцруулсан түүхийг та бид мэдэндээ. Энэ тухай зэнзүргүй яриад ерөнхий сайд асан алтан хойг өөрөө ч хэлсэн байдаг. Манангийн засгийн газрыг 7-8 сар ажиллуулсан шүү дээ. Яах гэж ажиллуулсан юм? 16 оны сонгуульд ардчилсан намын ялагдуулах бэлтгэлийг хангуулж хийсэн. Их бол тэр хоёрын элбэг төрч хоёрын тохироо байсан гэж юу? Тохироо. Таныг намын дараагаад тэрэн дүг энэн дүг гэж хэлсэн үү? Хэлсэн. Хин дүг гэсэн. Одоо энэ хулд өгөөрэй гэсэн чи. Тэгэл та өгсөн. Гэхдээ та тэгээ өгөнд нь орол явуулсан байх юм. Гэхдээ тэгээ яах юм бэ? Сайхан бэлгийг ерөнхийсэд болохоор болгоод. Тэгээд эн чин хаан болцсон хүн хонгол гэдэг том зэвсэгтэй болцсон хүн өчнө олон хүүхэд ээж хүмүүсийн нус нулимсаар ингэж байхад би яах юм бэ? Харин хоншортой гэж намайг магтдаггүй юм уу? Би харин энэ чинь хаан байхад нь шалдан байна гэж хэлээ үст. Тэгсэн. Тэгсэн. Тэгээ одоо бүгдээрээ нэг хонгол ярьцгаачхал намайг муулаад ийцгаач. Тэр үед тэгээ дуурцгаж явахгүй юу хийжсэн. Тэр үед дуурах хүн нэрээ олдоогүй шүү. Одоо л 2 жилийн дараанаас дуурч байгаа юм шүү. Тий. Харин өнөөдөр Чинхуа Мак нарийн сухад компани төлөөдөө удирдах зөвлөлд нь Чинхуагаас 5 хүн, Макаас 5 хүн байх ба тэдний дунд Нямтайшрын цэлмүүний нэр байдаг. Ингээд ерөнхийдөө юм ойлгогдож эхэлж байна уу? Өнөөдөр Мак компани өв залгамжлагч Номтой Баяр, Голомт банкны хувь эзэмсэгч Борно зоригт нар чухам яагаад зэрэг ойрлолдож үзэж чаддаггүй Оршийнхаа өмхөд авчуу байгаанд цэхэлдэд суугаад ерөнхий сайд оюун эрдэнэ ерөнхийлөгч асан Баттулга нар руу амаа зууртал дайрцгаах болов. Хариулт нь ердөөд ойлгомжтой. 4-р сарын 19-ны өдөр батлагдсан улсын төсвөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд газрын ашигт малтамтын орд үүсмэл ордын 50 хүртэлх хувийг өн төлбөргүйгээр хувийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон орд болон үүсмэл ордын 34 хүртэлх хувийг өн төлбөргүйгээр төр эзэмшнэ гэсэн тэрхүү заалтал эдгээр олигархуудын амийг сугалчихж сандаргаад амийг нь сууртал орилдуулаад байгаа хэрэг юм байна шүү дээ. Шууд хэлбэл Захаагийн элбэгд оржоос 50 тэрбум төгрөгөөр худалдаж авсан хэмээн Зандаа хөгийн инх болд гэрчилсэн цагаан суургийн зис молибдений орд нарийн сухатын нүүрсний ордныхоо 50%-ийг төрд эзэмшүүлж Монгол
Тэгвэл хүн та бидний цалин хөс, төтгөр тэтгэмжийг нэмж, амжиргаагтан сайжруулж, эмнэлэг совлол, зам харгуй, утаавняар, үер усаас хамгаалах зэрэг зардалд алдчих гээд уурыг нүргээд байгаа хэргэлдээ. Ингэж л юу ч хийж чаддаггүй юм уу? Данх Азизовын тавил Оросын тагнуул Женко хэмээх үлгэрэгдээд хараалцхойд байдаг өмхий Оросынхоо давчуу вагон дотор зохион ярцгаах болсон байх гээд байна. Заавал тэр дургу Оросынхоо давчуу вагон дотор чихэдэж суудаг нь шүү. Ер нь бол тэр ярилцлага нэртэй үлгэрээс бүгд бүтэн 4-5 цуврал нэвтрүүлэг гарахаар ч юм бэлээ. Зав гарахаараа хийнэ амлая. Тэгээ 5 сарын 27 оны өдөр би аав руу яриад. За маргааш намайг хорноо. 4:30 үед хорно. Гэж хүний эцэг хүн тийм сонсчод шоконд орлоо. Би яагаад ч хамаагүй гэдэг. Чи юу ямар хууль зөрчсөн гэж явж байгаа. Наач тийм байхгүй. За ингэ явна. Нэгдүгээр сэтгэл зүйн бэлэн байдалтай байгаарай. Ээж дэлгэрээ. Хоёрдугаарт намайг хоригдвогц Азизовтай би уулзсан. Таныг бол маш дуртай хүлээж авна. Тэгээд юу ярих нь та зүгээр сонсож байгаа. Тэгээ маргааш нь нөгөө төлөвлөгөөт ёсоор хорьсон. 5 сарын 30-нд аав Азизовтай болсон. 5 сарын 30-нд аав Азизовтай болсон. Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчтэй уулзаад гарч байгаа мэдрэмж авлаа. За тэр 2 цаг 35 минутын хугацаанд юу болсон бэ гэхээр нэг сайхныг хорьсон. Танаа уу гэж харлаа. Одоо баярыг хорьно. Эрдэнэтийг хорьно. Нөгөө манай хамаалт авах шүү дээ. Бямсах бүгдийг нэрсэн. Ийм зүйл залтаар тэдний хугацааны зааг зөрөөтэй тэдэн жилийн ялыг ингэж өгнө. Хүүхчин 7.7 жилийн ял. За сонсов. Хамгийн марзан нь тэд өөрсдөө Оросуудаас юм гуйдаг тухайга ам алдчихж байгаа юм. Шоронд орохгүй тулд Оросын төрөөс Оросын элчингээс аврал ирж Монголын төрийг ховлон матаж загнуулахсан хэрэг юм уу? Өөрөөр яах гэж уулзах юм? Тэр Азизовтай Оросуудтай уулздаг, тохирдог, Оросуудад ховлож монголчуудыгаа алуулдаг, талуулдаг, бариулдаг, хориулдаг гэж бусдыг гүтгэн харлуулж амаа цууртал оролцоох хэрнээ өөрсдөө Оросын дотоод яамны ажилтан Азизовтай гуйж очиод уулзж ил явдаг. Гүм холиож байгааز өөрсдийгөө л бариад өгчөж байгаа нь тэр. Азизовын оронд хүрсэгтэйгээ уулзвал барав штэ. Ядч л Монгол хүн шүү дээ тэр хүрс өгчин. Үсрээд л Монголынхаа ганц удагтын тэрнээс биш Москва руу ажуулахгүй. Тэнэг маанаг борно зоригт ядаж тэр хэсгийг нь монтажлаад авч ухаангүй мал л да. Энэ тухай сүүлд өгүүлнэ. Ерөнхийдөө Оросын аюулын тухай өгүүлдэг тэр хэсэгт бас нэг хачин юм ярьцгаанаа энэ хоёр. Эхлээд нэг сонсчих юу ч гэсэн. Би чамаа сая ярьж байхад нэг Олон хүн байх. нэг юм санаанд орчих болдгоо. Директор чи ерөнхийлөгчийн хугацаа дуусчихсан. Би нөгөө Остроос гараад бидний цогц монголчууд төслөө ихтэд тэгээд бас ерөнхийлөгчтэй уулзаж ангичдаг чи ингээд ярьсан байхгүй. Тэгэхэд эдгүүдээс юу болсон юм гэдэггүй надад ийм байсан байхгүй. Путин дахиж ерөнхийлөгч болмоор байвал асуудал байхгүй шүү дээ. Путин дахиж ерөнхийлөгч болмоор байвал асуудал байхгүй шүү дээ. Дахиж ерөнхийлөгч болмоор байвал асуудал байхгүй шүү дээ. Харин ингээд дургу үргээд байдаг байхгүй. Тий. Үнэ шүү. Тэрийг надад хэлсэн байхгүй. Тэр одоо хүртэл бодож явдаг байхгүй. Тэрэнд би тайлбар болдгоо байсан. Сая чиний энэ үгнээс эдвүгдэрч бол үгүй гэсэн юм байна гэдэг нэг юу санал авчихсан. Тэр үгийг авсан хүн бас байх шиг. За сонсов. Гурилын хулгайчийг гурил нь барьж өгдөг бол гуйны хулгайч өөрийгөө барьж өгдөгөө гэж үг байдаг. Юун гуй гэж ам алдаад баригдчихдаг бүтлгүй хулгайчийн тухай л үгштэй ер нь болов. Тэрэн шиг энэ хоёрын яриа энд хүрээд өөрсдийгөө тонгорчож байгаа юм. Угтаан бол энэ хоёр итгээд оюун эрдэнэ Баттулга нарыг муулах гэж л цаг зав гаргаж үзэж чаддаггүй өмхөө Оросынхоо вагон дотор чихэлдэж суугаа хэргэлдээ. Тэгж ярьж 2-3 том факт амнаасаа гаргаад алдчихж байгаа юм. Нэгдүгээрт Путин элбэг доржиг 3 тудаага ерөнхийлөгч болов болчихгүй дөө. Асуудалгүй болгоод өгч штэ гэж хэлсэн гэж үлээгээд байгаа юм. За тэгсэн өнөө элбэг дорж нь үгүй гэж хэлээд ерөнхийлөгч болоогүй гэж батлаад хэлсэн үгэндээ бүдэрчж байгаа юм а. Тэр тэнэг порно. Тэр тэнгийн ярианаас харуул Халтмаагийн Баттулгад дахин нэг удаа ерөнхийлөгч болох шанс байсан байх нь л те. Порно зоригтын ярианы логкор бол Манженко өөр. За бодлохуудаа мөрөөрөө монголчуудтайгаа л мөөмөө өнжүүлээд явж байх хэмээн зөрж гөдсөн тул сонгуулаасаа мултарчаа. Монголын ерөнхийлөгч хэн болохыг Оросууд л мэддэг гэж энэ хоёр чинь дуугаа авалцсан батлаад байгаа юм шүү дээ. Тэгсэн хэрнээ ерөнхийлөгч болж чадлагүй мултарчсан Баттулгыгаа зүхээд байдаг. Логкор нь бодоод үзвэл Женко Баттулга ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод маадаас суух бүрэн боломжтой байжээ. Гэвч тэгсэнгүйг бид харлаа.
Ингээд Баттулга Оросын дайсан болсон байна. Юу яасан Оросын 50 тагнууд тийм боломж байсараа тал зөрж зөрүүдэлж үгүй чадахгүй гэдэг тэнэгмөө Монгол байна шүү дээ. Тэр Баттулга. За тэгээд Монгол Ёгийн суудал нэгэн тонгоосон тул Москвагаас тентхэн нэг хүнийг суулгах ёстой. Тэр нь хэн байх вүлээ? Мэдээж одоо сууж байгаа хөрсөх байхгүй өөр хэн байна гэж. Энэ хоёрын яриаг үнэн гэж тооцох юм бол Ухнагийн хөрсөх нь Путиний захиалгаар Монголын ерөнхийлөгч болсон жинхэнэ Оросын тавиул юм байна. Ийм л юм донгосгоод байна шүү дээ. Гэхдээ энэ хоёр хөрсөхөөр бол оролдож чадахгүй. Хоёулаа аж цацган савирна. Тэрийг үг нь авсан хүн бас байх шиг. Тэрийг үг нь авсан хүн бас байх шиг. Тэрийг үг нь авсан хүн бас байх шиг. За ингээд Жэнкович хөрсөх Оросын тавиул болж таарлаа. Тэгээд ч нарийн ярих юм бол хөрсөх ерөнхийлөгч болонгуудаа Орост айлчлахад Оросууд асар их хүндэтгэлтэйгээр хандаж онгоцноос буухад нь бас буцахад нь хүндэт харуулж агсаан байж угтан авч үдэн гаргасан байдаг. Яг үүндээ би ч бас гайхаад ингэдэг үлгүй юу лээ гэж эргэлзээд гуглдж үзсэн ч тийм тохиолдол олдоогүй. Гэхдээ Монголын дүүгэнд ийм хүндэтгэл хүлээсэн хоёр хүн байдгийн байна. Эхнийх нь Хорлоогийн жойбилсан, нөгөөх нь Ухнагийн хөрсөх байж таарлаа. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө Оросын вагон дотор хоёр хачин итгээд суучгаад энэ мэтэр таныг сэмсэмхээ хийгээд байна шүү. Нэг бодоод авчгаарай. Ерөнхийдөө өмхийн Оросын давчуу вагон дотор чихэлдэж суугаад зүүдээ ярих гад тулгаагаа яриад өөрсдөө бариад өгчсөн Орос тагнуулын тухай маанаг дуухан үлгэрийн ядруухан агуулга нь энэ. Цаг ямагт өмнө ярьснаа хонхороо үүсгэн бодлох ийм марзан яриа тэр үр тааралдаад байхгүй шүү сэтгүүлчтэй. Ер нь бол номтой хоёр гэдэг хүн бол тагнуул шагнуул хийж байсан туршлагатай тулхтай овчор хүн гэж бодож явлаа л да биевэр. Харин энэ яриаг үзээд үнэндээ өрөвдсөн. Очиж гаж донтой порно зоригтой нийлж ямар ч логикгүй хачин марзан юм ярьж л байдаг. Тэрийгэ цацгал суудаг. Удам дамжсан тагнуулч гэхэд арайчтэй. За үндсэн сэдв рүүгээ орё. Баахан хазаажглаа. Ер нь бол өнөөдөр төрийн эрх барьж байгаа хүн Жэнков биш. Хөрсөх оюун эрдэнэ зандан шатарнаар байгаа юм. Гэтэл яагаад тэднийг алгасаж Жэнков ноцоод байдаг вүлээ? Жэнков ямар төрөв? Тэгэхээр энд л нэг учир байгаа авах нь. Би хувьдаа Жэнков яаж ийж байгаад төрд орчхоосоо гэж боддог. Учир нь салхитын урдыг дайран эзэлж тэтгэврийн зээлийг тэглэх санааг Жэнков гаргаж Жэнков хэрэгжүүлсэн билээ. Манай хамаатнуудын олон хөгжүүл тэтгэврийн зээлийг тэглүүлж магнаа тэнээсэндээ бурхан минь гэж. Дараа нь бас коронавигийн хөл хоройны үеэр эргэн бүрт сая төгрөг өгөх санаагч бас дэвшүүлэн тавьж л байсан юмдаг. Харамсалтай нь мангарууд олон байсан учраас чадаагүй. Тиймээс одоо энэ 30 гэр бүлийн эзэмшилд байгаа тэр олон ордуудыг ч бас дайрж эзлээд ядарсан монголчуудад хуваагаад өгчхөөсөө билээ гэж боддог. Тэгээд ч дэмждэг. Харин олигарх мафийн үнэн нүүр царай болсон номтой хоёрын зүгээс ингэж ухаан жолоогүй эсэргүүцээд байгаад нэг л учир байна. Бодож эргцүүлээд үзье. Арианы стратегийн ордын 50% өн төлбөргүйгээр төр давах санаа Жэнковоос гарсан юм биш байж. Хэрв тийм бол Нямтайшрын гэр бүл ингэж Ерөнхийдөө Монгол Ардын намын дарга Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний зөвлөх нь Жэнков Баттулгалдаа. Ерөнхийлөгч байхдаа манан бүлэгтээ тэмцэж оюун толгой 5 толгой тосон бом зис нүүрсний хулгайч нарыг шорон цуулгаж чадсан цорын ганц ерөнхийлөгч бол Монголын дүүгэнд Халтмаагийн Баттулгал байсан юм. Үүгээрээ тэр Монголын дүүгэнд маш тод томруунаар дурддагдаж үлднэ. Тийм ч учраас нүүрсний хулгайч орд газрын дээрэмчэд манан бүлэглэлийнхэнд зуугдаж хоёр тудаага нэр дэвшгэрхээ асуулаад шуудлаа хөрөлсөхөд алдчихсан хэрэг шүү дээ. Монголын дайснуудыг шоронд хийснийхээ төлөө тэрээр өнөөдөр ийм олон дайсантай болцоход Оросын тагнуул туршуул юм гүтгүүлж суугаа хэрэг. Оросуудын заавраар шоронд хийсэн гэж яригадаад байгаа Санжийн баяр, Сангажуугийн баяр зүгт Бямбасаахан эднэр бол Монголын мань баялагийг гадаадынхандаа нээлж хулгайлаад одоо бид оюун толгойчгүй, олсон мөнгөчгүй дэлхийд дээрх хосгүй том баялгаа тэр жигтэн тавиад дуучсан. Тэр мөртөө өртөө үлдэх болцоод байгааг дэлхийд даяараа мэдээд л байгаа. Тэр хэрэгээр шоронд сууцгаас нь новшнууд юм. Нөгөө жаргал тулгын Эрдэнэт бол тост тосон бомбын улсын хамгаалалттай газар нутгаас төрсөн дүүтэйгээ хамтран тастаж аваад Алтай констракшны Бат Эрдэнэт ганцхан сая төгрөгөөр зарчихсан хэрэгээр шоронд суусан 60 тэрбумын фракцийн нэг этгээд юм. Одоо ч шоронгийн орол хэвээрээ байгаа. Цагаатсан гэж лав дуулдаагүй. 2021 оны 3 дугаар сарын 3-нд Батлан даалтанд гарахад нь 3 дугаар сарын 18-нд тангар өрүүлээд гишүүн болгочихсон шоронгийн орогдол Мэйэн хултын гар хөл тийм л этгээд юм. Тийм улгачуудыг бол шоронд хийж шонд дүүжлэх л хэрэгтэй. Дийлдэхгүй бол Оросуудаас тосомжгуугаад насаар нь шоронд хийсэн ч болох юм. Дааж хөрсөх ерөнхийлөгч болсноор бүгд шоронгоос гарчихсан л та. Ийм хулгайч нарыг өмөрч байгаа бол тэр номтой хоёр боорно зоригтнаар өөрсдөө Монголын дайсан Монголоос урагч нар мөнөөсөө мөн угаасаа олигархууд ийм л байдаг. Юу яасан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ёстой түймэ. Тэрмүү цахилгаан станц байлаач яалаа байхгүй ч яалаа. Өнөөдөр тог цахилгааны асуудал орчихсон Сумбаг үйлдвэр зуваад Монголд одоогоор байхгүй. Цахилгаан станц үйлдвэр зовоод түүж хамаагүй хотын засаг дарга Нямбаатар хүртэл зайгаар ажилдаг цэнгэлэг цахилгаан станц барихаар болчихлоо гэж зарлаад байхад Эрдэнэ бүрэн бол ёстой ярьшгэл байна. Тэгээд ч 8 жил төрийн ирэх барьсан Монгол Ардын нам тэр зэргийн станц хэд хэдийг барьж хугацаа өнгөрсөн ч барайгүй л байгаа юм. Тийм байтал гишүүн хараахан болоогүй Жэнкото ямар хамаа байна. 65 гишүүнтэй улсын их хурл.
ерөнхийлөгч ерөнхий сайдтайгаа нийлээд барахгүй хоон гэдэг чинь хүн биш бурхан гэсэн үг шүү дээ. За эргээд нөгөө сэдв рүүгээ оръё. Бас л хадуурчлаа. Тэгэхээр стратегийн орд газруудыг Монгол төрийнхөө мэдэлд авах үзэл санааны ерөнхий автор нь Батбулга болж таарлаа. Тэгээд л олигархууд ахин түн рүү дайрагдсан байх нь. Яг энэ талаас нь муулаад хэлбэл ард түмний дургуй хүргэн тийм учраас л хаа хамаагүй Оростой наах гэж утга учиргүй хадуураад байсан байх нь. Хамгийн довчоор нь ярил Борно зоригт Маки номт нарын Орос богоон дотор ярьсан ярианы утга санаа ийм л байх нь. Төгсгөлд нь хэлэхэд номтой баярын шоронд орсон гишүүнээс татгалцсан зэрэг шалтгаанууд нь Ухнагийн хүрэлцэгтэй л дэрсэлдэж түүний засгийн газрыг унаахж гарын үсэг цуглуулж ордны коридороор гүйж хараагаад байсантай л холбоотой юм шүү дээ. Өөрөө ч энэ талаараа цензургүй яриан дээр өчөж салфетик заасан дээр бичсэн элдв үсийн юм үзүүлээд гонгонжил байсандаг. Өөр чи хэлэхүү ингээд төр дуусхий үлснийг та бүхэн энэ видеоноос үзчихээрэй. Би үзнэ. Намааг энэ үгээр нэг мохоогоод би энийг нэг хүлээн зөвшөөрөөд тийм гэж бол байхгүй шүү дээ. За энэ хэрэг ингээд Хуулийн ер нь шудраг ёсны яг хүмүүс янз бүр хэлдэг тэр хонгол монгол гэл янз бүр юм яриа л байдаг. Гэхдээ би өөрийнхөө биеэр одоо энэ байдлыг харж байгаа. За энэ бүгдийн цаана нэг сонин үзэгдэл яваад байгаа. Учраа ол гэдэг. Учраа олоо. Тий. За. Учраа ол гэдэг бол одоо нэг урлын гишүүд бүгд л хэлж байгаа. Учраа олцгоо. Хинтээ. Хөрс өгтэй. За. Хинтээ. Хөрс өгтэй. За. Хинтээ. Хөрс өгтэй. За. Тэгэхээр би гайхаад байгаа. Учраа олвол юм замхрах юм уу? Одоо яг үнэндээ. Тэгээ яадгүйхээр нэг юм одоо хоёул харъя л та ингээд нэг юм зураг зурсан ингээд. Гэхдээ зурагч гэжтэй зам л юм байл л да. Камерт яаж авах вэ манайхаа? Авч байгаа юу? За. Салаа зам дээр зогсож байна гэдэг. Салаа зам дээр зогсож байна. За энэ гарын үсэг үү? Өөрийнх нь гарын үсэг. Хүрэлцэх юм уу? Тий. За гурван салаа зам дээр зогсож энийг ингээд тайлбарлах наадхаа тайлбарлаа биччихэ гэсэн. Ингээд харуулж хэл да. Салаа зам дээр зогсож байна гэдэг. За. Тэгээ чи би бол ингээд зөв явж чи бол ингээд буруу явж байна. За. Ийм л утгатай юм л та. За. Тэгэхээр за энийг бол зөв буруу цаг хугацаа харуулна үзье. Та харин наа салфеткэн дээрээ наадхаа тайлбарлаж гарын үсгээ зурчгаа би тэгээ хадгалчаа гэдэг. За. Яг энэ бол ямар нэгэн тийм одоо юу гэдгийг үс сонцогнол тийм биш л дээ. Энэ устрил бас асуудал шүү дээ. Тэ? Бид бол хоёр дахь эрдэнэт, хоёр дахь оюу толгойг бий болгох үүднээс цагаан суургын ордыг доктортой байдлыг хангаж үндэсний баялаг нь манай хэдэд үлдээх арга хэмжээг авнаа. Яг хөтэ Монгол хүн эл дэмжиж байгаа шүү дээ. Цаашдаа цагаан суургаж шаардлагатай дэд бүтцийн асуудлыг бид концессийн гэрээгээр төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгнө. Цаашдаа ер нь стратегийн энэ орд газруудад төр хувь эзэмшдэг асуудлыг таслан зогсооно. Энэ талаар бол одоо манай чухал нэг дүү, миний фаворит дүү үгээ хэлж байгаа. Үндэсний бислээс нэр дэвшиж байгаа номтой баярыгаа та бүхэн сонгоорой гэж хэлмээр байна. За энэ их сайн залуу байгаа шүү. Энэ цэнхэр ертөнцөөс хамгийн сайн хүнийг олоод ирээ гэх юм бол би номтой баярыгаа дагуулад көтлөөд ороод ирнэ. За тэгэхээр номтойгоо ингээд хийчихье.